хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тусгайлсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудын амжилтаас хуваалцаж байгаа билээ. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг энэ удаад Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэдэг Эко Даун торыг танилцуулж байна. Намаг мөнх цэцэг гэдэг манай байгууллага бол Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо төрийн бас байгууллага. Манайх ер нь бол нийтлэг эрхшиг хамгаах, дүүргийнхаа иргэдийг мэдээлэл хангах, тэгээд хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх тийм зорилготойгоор 11 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь бол гэхдээ нөгөө дүүргийн иргэд гэхээр маш олон иргэд байгаа. Бид нар тэр дондоос нөгөө бэрхшээлээсээ болоод сургууль сурч чадаагүй, мэрэгчлээ болж чадаагүй тийм залуучууд руу жоохон анхаарч ажиллаж байгаа. Тэгээд тэдгээр иргэдэд бол ямар ч байсан эхлээд нөгөө урлаг спортын үйл ажиллагаар дамжуулаад идэвхжүүлэх, идэвхжсэний дараа тэр хүмүүс бол ямар нэгэн мэрэгжил олох сургалтанд хамруулж байгаа. Тэгээ холбооныхоо манайх ер нь бол 18 оноос холбооныхоо дэргэдгээд 2-3 төрлөөр сургалт явуулж байгаа. Оёдл, гар урлын чиглэлээр энэ жил бол бид нар сургалтынхаа хөтөлбөрт өөрчлөлт оруулаад гар урал маань одоо шүрс суг гэдэг олон жил явсан. Тэгэхээр бид нар банны бөмбөлөг, гоо сайхны савн, ванны давс гэх мэтлэн юм эмчилгээний бүтээгдэхүүнийг хөтөлбөр боловсруулад батлуулсан. Тэгээд энүүгээрээ сургалтаа явуулж байгаа. Тэгэд энийг маань хүмүүс маш их сонирхож байгаа. Цаашдаа бас бизнес болгоод гэрийнхээ өрх хэмжээнд явах боломжтой. Тэгээд бид нар бол энийг үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлээд үйл ажиллагааныхаа бас нэг хэсэг болох гэж зорж байгаа. Тэгээд энэ жил бол туршилтынхаа шатанд явж байгаа. 24 оноос бол яг энэ гоо сайхны үйлдвэрлэлөө бас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн гаргана гэж бодож байгаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс сонирхолтой. Тэгээд яг энэ чиглэлээрээ цаашдаа ажиллах хүмүүсийгээ түшиглээд 15 оноос эхлээд ингээ хажуудаа оёдлын цехээ ажиллаж байгаа. Тэгээ оёдлын цех маань бол ерөнхийдөө даавн торны чиглэлээр нэлээд олон жил үйл ажиллагаа явуулсан. Одоо сүүлийн үедэд бол бид нар даавн цүнхтэй арьстай хоссон бас бариул мариулын тийм арай завар өөртөө цүнхнүүд үүрэгчнүүдийг одоо үйлдвэрлээд дөнгөж эхэлж байгаа. Бас хажууд нь бид нар гар урлын цехүүд ажиллуулж байна. Хүн ингээд нийгмийн харилцаанд орно, хамт олонтой болно гэдэг бол тэр мөнгө төгрөг юу юунаас ирэх юм хам чухал зүйл нь тий. Тэгээ өөрийнхөө чадварыг үнэлнэ, найз нөхдөд болно гэдэг утгаараа одоо хүн өөрийгөө одоо нийгэмд бие хүн болгож төлөвшүүлж байгаа гэсэн үг. Тэгээ манай дээр янз бүрийн хүмүүс ирдэг л дээ ерөөсө гэрээсээ гарч үзээгүй дэргээ тий. Тэр хүмүүс маань энд 3 жил болоход өөрөө эндээ нэг юм хийж байгаа. Тэгээд дараагийн шатанд одоо төрийн байгууллагад ажилд орсон ч хүмүүс байгаа. Манай холбооны олон гишүүд бас байгаа. Халамжаас хөдөлмөр чиглэх засгийн газрын зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн байнгын ажлын байрыг бий болгох талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нямсүрэнгээс тодрууллаа. За Монгол улсын засгийн газар, за Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтлөөр гэж одоо анх удаага 2012 онд баталж одоо хэрэгжүүлж байсан. За түүнээс хойш бол одоо энэ хөтлөөр бол жил бүр үйл ажиллагаа нь одоо эрчимжиж хуваарай хөдөлмөр эрхэлдэг. За мөн одоо аж ахуйн нэгж төрийн бас байгууллага эрхлэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулахтай байнгын ажлын байраар хангах ийм одоо аж ахуйн нэгжүүд бол чиглэсэн санхүүгийн дэмжлэг бол одоо үзүүлж ирсэн. Аж ахуйн нэгж төрийн бас байгууллагуудад олгож байгаа санхүүгийн дэмжлэгийн их усүр нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гардаг. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ажилуулаагүй төлбөр гэж бас байдаг. 25-аас дээш одоо аж ахуй нэгж ажилтнтай байгууллага нийт ажилчдынхаа 4-өөс доош хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулна. Хэрвээ энэ одоо хувиа 4-өөс доош хувьтай ажилуулаагүй бол ажилуулаагүй хүнийхээ тоогоор сар бүр одоо ажилуулаагүй төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан төлнө гэсэн одоо хөдөлмөрийн тухай хуулиар энэ ажилуулаагүй төлбөрийг бол төлөө явдаг. Энэ ажилуулаагүй төлбөрөөс орж иж байгаа их усэр бол буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний саний аж ахуйн төрийн бас байгууллагад санхүүгийн дэмжлэг болоод ингээд эргээд бас буцаад одоо зарцуулагддаг байгаа. За энэ 2023 онд гэхэд бол 20 гаруй одоо төрийн бас байгууллага за мөн 30 орчим одоо аж ахуйн нэгж ингээд нийтдээ бол 50 одоо аж ахуйн нэгж төрийн бас байгууллагууд бол санхүүгийн дэмжлэгийг олгоод ажиллаж байна. Бид нар бол цаашдаа энэ зээл аваад тоног төхөөрөмжөө сайжруулад үйл ажиллагаагаа өргөдөх зорилгоор энэ төсөлд оролцож байгаамаа. Даавн уутар анх 16 онд ойход бол хэдхэн газар ойдог байсан. Одоо бол бараг 30-аад байгууллага яг энэ чиглэлээр дагнж ажиллаж байгаа. Тэгээ бид нар бол цаашдаа энэ нэр төрлөө олшруулад спорт цөмгөхөө
Тэгээд үр өвчнүүдийн чиглэл рүү орж ажиллахаар болж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмжүүд биднээс шаардлагатай болсон. Дээрэс нь бас их найдвартай ингээд чанартай гэдгээрээ бас танигдсан ийм байгууллага байд. Тийм болохоор бид бас та бүхний төслийг одоо үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэ гэж хүсэж байна. Тийм болохоор бид дэмжиж байна. Баяр хүргэе. За тавцсан баярлалаа. За дэмжиж танаа хамт олон амжилт хүсье. 2023 оны 5 дугаар сард халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэгт ийхүү төслөө танилцуулж санхүүгийн дэмжлэг авч байсан Эко Даунт орны үйлдвэр үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлжээ. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хөрөнгийг ингээд төрийн бас байгууллагуудад төслөлбөр сонгол шалгаруулад олгож байгаа шүү дээ. Энэ бол одоо төрийн бас байгууллагуудын одоо ажлаа үйл ажиллагаа хэвэн явуулахад бол маш их нөлөө үзүүлж байгаа. Бид нар бол яг өөрсдөө өөр байдлаар бол санхүүгийн дэмжлэг олоход бол хүндрэлтэй. Банкуд бол төрийн бас байгууллагатай нэгдүгээр харьцахгүй, хоёрдугаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй бас итгэж гэрээ их тал ерөөс байхгүй байгаа шүү дээ Монгол улсад. Манайх 2023 оны 6 сард бас энэ үйл ажиллагаанд хамрагдаад төслөг нь маань дэмжигдсэн. Одоо бид нар энэ үйл ажиллагаанд ажлын байраа өргөтгөх тэгээд нөгөө нэг бүтээгдэхүүнээ арай хямдар одоо бөөнөр нь татан авах. Тэгээд тоног төхөөрөмжүүдтэй бас зарим нэг дээр шинжлэх хийх чиглэлээр бол хөрөнгө оруулалтаа төлөвлөсөн. Одоо төлөвлөсөн ажил маань 30% тавьчих ер нь бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн Эко Даунт орны үйлдвэртэй хамтран ажиллахыг хүсвэл Facebook пэйж хуудасаар аялах болон утасны дугаараар нь холбогдож захиалга өгөх боломжтой. За тэгээд та бүхэн маань биднийг дэмжиж манай үйлдвэрлэлтэд даавн, тор, цүнхүү, өргөвч, гоо сайхны савн гэх мэт бүтээгдэхүүнийг бас худалдаа авч хамтран ажиллаарай гэж хүсье.